Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсч байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиуд Сарай муутай Ари болон Саран гэрэлтэх Ари хамтран өргөж байна. За мөн найруулагч Чарчинбат ажиллаж байна. Манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ сурагч бүр технологи хос хил хүмүүжлөрөөтэй Индра кибер сургууль хамтран ажиллаж байна. За мөн ихтгэл төгс хэрэглээ Voyage Drink and Win урамшуул хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. Өглөөний минь Саран гэрэлтэх Ари. Өглөөний минь наран гэрэлтэх Ари. Сайхан амарсан уу? Йоо, энэ үг нь хайгаад болоог өнөөдөр хэлж санаа амарлаа. За. Өчигдрийн Hot Topics нэвтрүүлгийн YouTube-ийн комментуудаас өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлье. Монгол 57-77 гэсэн байна. Тэбэг дуулыг сонсож бай. Кама хою киме юу шүүс. Энэ сая Ари нэлээд наривчлаа дуулаад байсан шүү. За энэ олон жилийн өмнөх сонсголоор аваад хаялаа шүү. Үнэн үхтэй дуу шүү гэсэн байна. За өчигдрийн мэдээж хэрэг дугаар дээр тэпэ чимээгүй байсан. Би одоо сураг алдарсан Кимура одоо ямар юу хийгээд яаж явсан болоо гэсэн чинь за хүүхдүүд нь гэр бүлийнх нь алаалаа юм байна ер нь те. За Тулах про Монголз гэж бичсэн байна. Зөвхөн Монголз гэдэг комментууд орж ирсэн байсан. Нэмээд нь Flower KK01 Кимура одоо эхнэрээсээ тустай амьдардаг гэсэн байна. За Цэрэн дөрж саран гэрэл өглөөний минь наран гэрэлтэх Ари, өглөөний минь саран гэрэлтэх Ари. Хоёроо өргөл сонсдог шүү. Шуурхаа мэдээл цаг алдалгүй хүргэдэг та хоёртаа маш их баярлалаа. Амжилт гэсэн байна. За амар ми дөрвөл гэдэг ийм хэрэглэгч Чингис минь Израиль үнэхээр сайхан орон энэ оронд ямар ч арьс өнгө шашин хүйс өмсөн зүйлсэн эсвэл чи гадаад би дотоод гих мэт тэрэг зүйлсээр бусдыг ялгуурлан гадуурхдаггүй маш олон орны маш олон шашин шүтлэгтэй маш олон хүн энд эрх тэнцвэн амьдардаг. Хүний эрхийг дээдэлдэг хүмүүс байдаг шүү. Үд хүртэл биендээ хүрэхээр аргандаг бидтэй тийм л зүйл болоод байна. Манай ээж сэтгүүлч хүн байдаг. Монголын үндэсний радио телевизэд олон жил ажилласан. Даанч биеийн өвдөд хэвтэрт ороод Израиль улсад ирээд сүнсэн тэнгисийн усанд орж шавар тавиулж эрүүл саруул болоод одоо эндээ ажиллаж амьдардаг юм аа. Ээжийг минь амийг аварсан ачлалтай орон эрээ хүмүүс ч бол тусч инэрэнгүү сайхан хүмүүс байдаг. Би энэ оронд хайртай гэсэн байна. За бас Израильд амьдардаг монголчуудаас нэлээд олон байт юм байна. Төлөөлөл болоод Израиль орны энэ комментиг үлдээсэн байна. За өнөөдрийн Hot Topics лугаа халуун сэдвлүүг орцгоё. За өнөөдрийн бодгууд танаа ах л нийл танаа ах. Яа танаа. Чи ер нь яагаад намайг Дональд Трампын дүү болсон гэж бодож байна? Яа, үнэхээр хүчтэй. За танаа ах одоо бас нэг одоо өөр аргаар бас гяра гайхуулж үзүүлж байна. Ямар хайлт Америкийн нэгдсэн улсад одоо тэргүүлж байгаа гэхээр Трамп Mobile гэдэг хайлт тэргүүлж байна. За Трамп Mobile буюу Трамп саяхан одоо Трампын өөрийн байгууллага гэдэг шүү дээ. Трамп Organization гэж байдаг. За энэ саяас мэхэр одоо Mobile өөрийн телефоны оператор нээсэн. За ингээд Трампын нэрийн гарын утас гаргацсан. За ийм хоёр юм гаргаад одоо хүмүүс тэрийг сонирхоод үзээд байгаа юм байна. Трампын утас аа. Тийм утас. Өөрийн телефоны оператор гэсэн үү? Өөрийн телефоны оператор. За одоо манайхаар бол одоо юу гэх юм Mobicom Unitel гэсэн шүү дээ. Mobicom Unitel гэдэг шиг нэг Трамп гэдэг одоо юу гарч Трамп Mobile гэдэг өөрийн телефоны оператор гарчиж за энэ 6 сарын 16 өнөд өчигдөр нээлттэй хийсэн. За ийм байна. Танаач одоо тэгээд хамгийн гайхалтай нь шүү дээ. Ингэсэн байна. 5G ингээд одоо энэ чинь нөгөө багц гэж ярьдаг шүү дээ. Багц нь 47 гэдэг багцтай. Ёо. 47 дахь ерөнхийлөгч 47 гэдэг багц гаргасан байна. Тэгээд энэ сарын төлбөр нь хэд гээ? $47. Би одоо нөгөө ерөнхийлөгч хүн штэ бас л ингээл хөндлөн явах юм утас гаргаснаа өөрийнхөө 47 гэдгээр гэтээ яг ялчгүй бас нөгөө уг суурь бизнесмен үнэлтэй тэгээд одоо бас яг нөгөө ахыгаа тэгж өмөрч би өмөлцлөө. За тэгээд Тиног гэдэг юм загвар утас гаргасан байна. За энэ нь тэгсэн чинь ямар өнгөтэйг? Алтлан өнгөтэй. Ёо, энэ нэрлж үгж штэ. Ёо, тэр Америкийг дахин агуу болгоцгой гэдэг юугийн тавьсан юу гэдэг вүлээ? Десктопн дээр нөгөө юуг нь тавьсан. Нөгөө нэг юу гэдэг вүлийн зургийг? Аль зураг? Зураг гэсэн. Screen saver лөө. За. Тийм. Тэгээ яг бүр ийм алтлаг өнгөтэй урд нь урдлаа алтаар ингэ гарсан. Тэгээ ардталт нь T1 мэг гэсэн те. Тэсний Америкийн туг мухтэй ёо. Тэгтээ би бол авна.
За энэ одоо их олон бас асуултыг дагуулж байна. Яг тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчүүд одоо манай ерөнхийлөгч нь өөрөөр телефоны оператор байгуулад за тэгээ бизнес хийгээд эхлүүл энэ ч одоо бизнес хийхэд өрсөлдөөд эхэлж байгаа одоо ялах бол байхгүй. Тэгээ энэ эрх ашигын зөрчилтэй юм биш үү? Ер нь энэ одоо ерөнхийлөгч нэрээ ашиглаад ерөнхийлөгчийн нэрээ ашиглаад иймэрхүү байдлаар ингэж маркетинг хийх нь зөв үгүй гэдэг. За Америк одоо бас яг хоёр хуваагдчихад Трамп үнэхээр ингэж мобайл гэдэг өөрөөр телефоны оператор байгуулсан юм хүмүүс айгаад үзээд одоо энэ сонирхоод байгаа юм байна. Игүй яаж ч бодсон ингээд ашиг сонирхлын зөрчилтэй байж болох л ах л та. Гэхдээ л Трампын организашн чинь Трамп өөрөө удирдахгүй байгаа шүү дээ. Тэр хүмүүс л хийсэн баг. Манай ах бол манай нэрийг нь одоо идэж ууж байгаа юм байна. Сайн хүний нэрийг чи иддэг гэдэг болоо танаас ч бас идвэ шүү юм шүү. Мүлжүртэй юм шүү. Үгүй энэ хаа байсан Монголд би дүүн болсон сууж шүү дээ энэ ч одоо. Монголын топикс алах. Яриа алгаад яриад мүлжээ сууж. Харин тийм ээ манай үнэхээр мүлжүртэй. Аригийн бро үнэхээр биегээр өвчлсөн хүн юм аа гэж дөрөв инхцээ битсэн байна. Сууд ундрах Ари одоо Трамп сим аваад 47 баг завхгүй бол алдас болоо шүү гэн Америк тавдаг байсан би бүр авах байсан. Аваад Ариунд харуулах байсан. Яа, алтлаг өнгийн унцаараа л явах нь шүү дээ. За ийм очиртай байна. Энийг ингээ хүмүүс судлаад яг хуулийн ёсны дагуу гэсэн чинь хууль ёсны юм байна. За гэхдээ хууль ёстой ийм нэг хууль байдаг юм байна. Америк нэгдсэн улсад virtual operator буюу яг одондоо энэ Trump Mobile-ийн өөр нэгэн антин байхгүй. Одоо чинь манайд бол Intel, Mobicom энэ бүгдээ антиныг босгоод тэрийг үйлчлэгээ үзүүлдэг бол энэ антинуудын түрээслээд өөр хувийн компани зөв энэ антинуудын түрээслээд бас үйлчлэгээ үзүүлэгч компани байгуулж болдог. Тэгэхээр Trump Mobile бол өөр нэгэн антин байхгүй. Virtual одоо network operator буюу за энэ ийм байдлаар одоо түрээслэх байдлаар энэ зүгээр үйлчлэгээ үзүүлэгч оператор болж байгаа гэсэн санаа юм байна. За ийм нэртэй брендинг ашиглаж байгаа. Тэгээд бүх одоо холбооны харилцаа холбооны зохицуулах одоо хуулийн хууль ёсны дагуу бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зүгээр ганц л асуудал нь бол ерөөсөө л яг энэ одоо ерөнхийлөгчийн байр сууриас ийм ажил хийж болт нэрийг ашиглаж болт юм уу? Энэ ашиг сонирхлын зөрчилтэй биш үү гэсэн ийм асуудал явуулаад байгаа юм байна. Үгүй одоо ерөнхийлөгч биш байсан бол яг энэ одоо тий гар утсаа гаргалаа гэж за бизнесийн нэг утас гарч ийна л гэж харна штэ. Ерөнхийлөгч болохоор магадгүй одоо энэ магаг дэмжигчид энэ утсыг бол авна. Одоо Трампыг ингээд дэмжиж байгаа хүмүүс бол авна. За нөгөө нэг No King буюу нөгөө эсэргүүцэж байгаа хүмүүс бол авахгүй байх. Гэхдээ Трамп чинь бүхэл бүтэн бүгд найрамдах намын төлөөлөл тийм үү төрийн одоо дээр сууж байгаа хүн энэ хүний дэмжигчид олон сая байгаа штэ. Тэр бол авахын тодорхой яалтчгүй нэг юм болоод байна л дээ энэ бол. Харин тий. Тэгээ боломжийг бүгдийг нь ашиглаж байна. Ер нь бас биткойн гаргацсан санаад байх юм. Миланиан. Биткойн биш ээ. Coin гаргацсан санаад. Эхнэрийнхээ нэрээр гаргасан тий. Ерөөсөө голдохгүй юм шиг нөхцөл байдал болохгүй. Тэгээ бүх байж болох юм бол хийдэг юм шүү. За тэгээд энэтэй холбоотой нэг хөгжилтэй юм ярьж байна. Майкл Вольф гэдэг сэтгүүлч байдаг юм байна. За тэр Трамп одоо ингээд өөрийн телефоны үйлчлэгээ үзүүлэх гэж яриад байгаа. Өөрөө утасны соёл мэддэггүй гэсэн хүнштэй гэсэн өнцгөөс нэлж байгаа. Би утсаар ярьсан. Ерөөсөө ярьж чаддгүй юм. Ерөөсөө сонсдгүй юм байлаа. Ерөөсөө л урдаас ингээд бүх юм монолог буюу өөрөө өөртөө ярих яриа шиг сонсогдно. Би л Трампын яриг сонсгосон ш. Трамп уцаар ярихдаа өөрийгөө радиогоор ярьж гэнэ гэж боддог. Ганцаараа л яриад байдаг. Чадж байгаа юм дараг байхгүй шүү дээ энэ ч одоо. Яаж ч утсан тэгээд одоо бүхэл бүтэн ерөнхийлөгч хүн залгаж байгаа тэр бомтон хүн залгаж байгаад бусдын сонсно. Аа. За, чулуун бодловсон дор чингсэн. Яана манай олгоо толгойд дөөрэх үү. Юу шүү яа. За, дөөрэх үйл гэж санаа зовж байна. За, Батаяр Бата. Эрдэнсийн санд байдаг гулуу залчиг л харагдаж байна штэ гэсэн байна. Ер нь бол тийм байна тий. Одоо нөгөө алтан гулт маш их харагдаад байна л да. За, хамтран ажиллагчид танилцуулаад дараагийн мэдээлэл рүү оръё. Манай нэвтрүүлэгтээ сурагч бүр технологи хос хэлэх хүмүүжлөөрэй. Индра кибер сургууль хамтран ажиллаж байна. За Индра кибер сургууль маань 2018 оноос эхлээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх график дизайн, програм хангамжийн мэргэжлийн сургалт олгодог төв байсан бол одоо боловсрол олгодог сургууль болжээ. За 2025 оны хичээлийн шинжилт Яармагийн Белмонт хотод байрлах шинэ салбартаа эсэлт авч эхэлсэн байгаа. За Яармагт хэрэг ойрхон гэртээ бол энэ одоо Индра кибер сургуулийг та бүхэн санал болгож байна. За эднийх за 33 дугуулантай секцтэй хүүхдийн авиа сонирхлыг цогц хөгжүүлэх орчинтой. Эдгээр нь зөвхөн одоо таны хүүхдийн бие сэтгэл бол оюуны цогц хөгжил зориулагдсан одоо зөвхөн нэг талаар нь биш цогц юм одоо хөгжил өгөх зорилготой орчин үеийн боловсролын шийдлэр бүрэн тогтчулсан юм сургууль. За тэгээд нэмээд одоо программист, дижитал маркетинг, график дизайны мэргэжсэн чадвартай мэргэжлийн нотолсон Harvard, Meta, Google-ийн хос сертификаттай.
За IMAX төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн лаборатори AR, VR лабораторитой ирээдүйн технологиг өдөр тутмын хичээлд нэвтрүүлж байгаа. За бүр нэмээд гоё давуу талуудыг би ярьж байгаа шүү. За балетын танхим байна, бассейн, спорт зал, 30 гаруй дугуулан секц, хүүхдийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх орчинтой. Тэгэхээр эдгээр бүгдэнд зөвхөн одоо Индра Сайбер скуулыг одоо сургуулийг сонгосон таны хүүхдийн бие, сэтгэл, оюуны цогц хөгжилд зориулагдсан орчин үеийн боловсролын шийдлэр бүрэн тогтчулсан болно. За тэгэхээр усны дугаар нь 72 77 30 байна. 72 77 30. За манай Аригийн хэлдгээр Индра Кайбер сургууль хамтран ажиллаа. Индра Кайбер сургууль. Яг тэгж гацсан. Яг хэлгээл. Кайбер л гэж хэлж байгаа. Чиг бидсэн дээ. За баярлаа. Баярлаа. Хамтран ажиллагч Индра Кайбер сургууль те. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. Яг нэг hot topics нэвтрүүлгийг хөтлөж эхлээд удаагүй бараг 1 сард санаж байна. Тэгээ би ч одоо эн чинь нөгөө нэг хөтлөгч хийдгүү ард зохиолч хийж идэх хүн чинь яг хөтлөгч хийгээ суудсан чинь яагаад ч юм Tesla-гийн тэр одоо тэр Cyber Truck-ийн би ерөөсө бүтэн нэвтрүүлгийн турш Cyber Truck-ийг ярьсан. Тэгсэн чинь заасч өгөөд ингээ хөл гараад Cyber гэж заасч өгөөдсэн чинь Cyber Truck-аар аригуу надад бүр нилээд хэд засны би дараамжлагаа үзээд мэдсэн л тий аригууны засаад байгааг тоож байгаа чи Cyber гэж суугаадсан ёо. Тэгээ би тэрний дараа ингээ бүр яс гавталцсан шүү дээ. Зүв. Хооронд ч угаасаа энэ одоо харин нэг томорчоод ернийг даналцаад дарж явахгүй. Доогуур нь маш их комент ирсэн. Энэ одоо Cyber гэж уншиж чадахгүй нэг яагаад ажилд авсан ингээд мэдгүй би бүр цаанаас л Cyber гэд одоо энэ миний нэг трама болчиход шүү дээ. Энэ үг ямар сандаа сая бүр хэлж чадахгүй чамаар. Бид тэр энэ ойлгосон л да. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл энэ одоо 6 сарын 12-ны өдөр энэтхэгд Air India-гийн одоо онгоц осолдсон. За яг ослын үеэр одоо зорчиж явсан 230 хүн дээр нэмээд одоо нислэгийн бүхээгийн багийн 12 одоо багийнхан одоо нас бараад 242 хүн бол яг онгоцноос нас барсан. За онгоцууд Ахмедабад гэдэг хотод унаад за яг энэ одоо онгоц унах үеэр бас ингээд доор байсан те байшинд байсан ч юм уу гадуур зорчиж явсан бас олон тооны хүн нас бараад одоогоор бол хамгийн сүүлийн үеийн байдлаар амиа алдсан хүмүүсийн 279 хүн гэж тооцоод байгаа юм байна. Тэгсэн чинь одоо энэ 6 сарын 12-нд болсон энэ ослолоор одоо амиа алдсан хүмүүсийн одоо цогцыг тийм үү таниулж дуусаагүй. Одоо бүр ингээд тэр ингээд нөгөө бүрэн шатцсан байгаа хүмүүсийн цогцын тэр одоо ослын тэр газраас тэг сэг зэмэн дотроос ингэж одоо олж гаргаа. За ДНХ-гээр нь таниулаад ингээд нөгөө хүмүүсээ ингээд бүтэн олж тогтоогоогүй байгаа энэ үед нь буюу дахиад одоо энэтхийн одоо хойд нутгийн Утара хаан гэдэг мужид нисдэг тэрэг осолтоод бас ингээд тодорхой тооны хүмүүс насварсан гэд ийм их харамсалтай хэрэг гарчээ. За тэгэхээр яг одоо энэ Кедрнат гэдэг хотоос за Хинду шашинтнуудын одоо мөргөлчдийн ингээд гол явдаг замаар Хималайн уулсыг зориод нисчихсэн энэ нисдэг тэргэнд 5 зорчигч. За үүн дээр нэмээд 2 настай бас нэг бага насны зорчигч. За тэгээд нисдэг тэрний жолооч тэргүүтээ 7 хүн сууж явсан. Долуулаа одоо ингээд харамсалтай энэ ослын үеэр амиа алдсан гэдэг мэдээлэл цэцэгдээ. За тэгээд одоо энэ онгоцны яг тэр одоо нисдэг тэрний ослын зургууд бас ингээд цэцэгдсэн байна л та. Тэгэхээр энэ одоо зорчиж явсан хүмүүсийн хувьд одоо яалтчгүй одоо яг одоо энэ мөргөлчдийн Хинду шашны мөргөлчдийн ингээд байнгын очдог маш алдартай хот болох Гупткаши гэдэг хотыг зорж явсан юм байна. За тэгээд яг одоо ингээд юм 12-нд болсон энэ ослын үеэр те ослын шалтгаанч тодорхой болоогүй одоо хохирогчдыг таниулж дуусаагүй байгаа энэ үед дахиад 7 хүний амнаас ингээд одоо хохирсны дараа энэтхэг даяар одоо X-тэд нэг ялангуяа өрнөж байгаа юм байна. Манай улс яг энэ одоо иргэний агаарын тээврийн тийм үү аюулгүй байдлын стандартаа хангаж чадж байгаа юм уу? Энэ дээр хин нэгэн хүн хариуцлага хүлээгээд энэ ажил төрлөө өгөхгүй мүү гэд иргэдийн дунд ингээ гал асаасан хэрэлцүүлэг өрнөдөө л да. Магадгүй манай ч гэсэн ийм ингээ дараалаад болсмол бид нар ч гэсэн ингээ яг ярих л байсан баг л та. Тэгээд маш харамсалтай 2 дараалсан ингээ хоорондоо 5-6 хоногийн зайтай болсон энэ ослын үеэр ингээ одоо яг магадгүй ингээд нэг талаас нь ингээд бид нар харах юм бол ойр байгаа биш л дээ бид нар холоос харах юм бол за нэгэн дээр нь ингээд 280 хүн асуурсан байна. Нэгэн дээр нь 7 хүн юм байна гэдэг хүний тоогоор бас их хардаг хүмүүс байгаад байдаг. Гэхдээ энд чи хүний аймнаас хин нэг хүний хайртай хүн те ардаа гэр бүлээ үлдээгээд явж байгаа хүмүүс байгаа гэдэг утгаараа яаж ч харсан хүний тоо бага гэхгүй энэ бол үнэхээр харамсалтай мэдээлэлтэй. Тэгэхээр одоогоор бол яг энэ Утара хаанд мужийн одоо яг ингээд одоо засаг захиргаа барьж байгаа министр гэдэг сайд гэдэг байгаа Пушкар Сингх Дами гэдэг хүн болохоор
За одоо нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулаа. Яг юунаас улсын үнэхээр ингээд нөгөө иргэний нисгийн авиа компаниудын аюулгүй байдлын стандарт мөрдөгдөхгүй байгаа мó гэх мэтийг тодруулах гэдэг мэдээллийг бас ятгаад X дээрээ бичсэн заяа. Тэнгүүд ингээд нөгөө X дээр нь ингээд буцлаад байгаа асуудал чинь бүр нэмэлт буцлаад байгаа юм байна л да. Энэ гэхдээ нисдэг тэрэг гэсэн те. Тий. Би энтхийн дотоодын нислэгээр нисчихсэн. Тэгээд надад нэг ажиглагдсан зүйл одоо энэ түрүүн болсон ослын хэрэг бол олон улсын нислэг нь л дээ. Энтхийн Air India-гийн олон улсын нислэг бол маш заван. Ер нь бол тийм гоё тогтоо биш. Тэрийг нь яг юунод бичлэгүүдээр харуулж лээлээ хаасайгуу заван байдаг. Гэхдээ нэг маш сонин зүйл нь энтхийн дотоод нислэг үнэхээр цэвэрхэн, үнэхээр тухтай байдаг. Энэ хоёр бүр тис зөрүүтэй байдаг. Үнэхээр зөрүүтэй байдаг. За олон улсын нислэгүүд нь илүү халтар маягийн үйлчлэг муутай байдаг. Дотоодны нислэгүүд нь тасарсан гоё онгоцон, тасарсан гоё тогтоогоор ингэж нисдэг. Тэгээ тэр ингээд нөгөө энтхэг чинь тэр бум 400 сая хүнтэй болсон шүү дээ. Тэгээ тэр дундаас хамгийн ингээд амьдралын хувьд гайгүй хүмүүс нь нисдэг болохоор тэр дотоодын нислэг нь илүү ашигтай гэдэг юм яадаг юм. Ялгаатай байгаа гэдэг юм лээ. За би бол энтхийн дотоодын нислэгээр бол нэг тийм юугаа хууль дүрмээр гайгүй байдаг юм болов ер нь чанар гайгүй юм байна даа гэж зүгээр бодсон байсан. За дээрэс нь энэ одоо яг одоо аригийн хэлж байгаа шиг ойр ойрхон ингээд осол аваар гараад байна гэдэгтэй холбоотой трендээр нэг зүйл орж ирээд байна. Ер нь осол байнга гараад байна уу энэ ослоор ингэ онгоцоор явах аюултай болж байна уу да гэдэг ийм хайлтууд тэргүүлээд бас нэлээд 4-7 хоногт орж ирсэн боловч бид хоёр ярьж амжаагүй. За энэ нь одоо хүмүүстийн буруу ойлголт төрөөд байдаг нэг тийм эффект байгаад байна л да. За нислэг бол энэ одоо Air India 1200 онгоц байгаа. Энэ чинь нийтдээ хэдэн сая одоо нислэг үйлдэлсэн километр нислэг үйлдэлсэн. Энэнийг одоо юугаар зорчигч тээвэрсг бол одоо юу гэдгийг машинаар автомашинаар явахдаа ослын хувьд харьцуулшгүй юу гэдэг? Баг байдаг. Маш баг байдаг. За бид нар ингээд нэг онгоц болонгууд л бүгдээрээ ингээд нөө хүмүүсийн анхааралд өртөөд байдаг болохоор сенсац болж ураад байдаг болохоор анхаарал өртөөд байгаа болохоос ш дэлхийд дээр 8 тэрбум хүмүүс нааш цааш зөндөө ингээд тээвэр хэрэглээр зорчихдоо олон юу явж байдаг одоо осол болж байдаг. Гэвтэл онгоц бол яалтчгүй нөгөө нийтээрээ өндрөө сайхан айцтай хүмүүс байдаг болохоор өөрөөс нь хамаардаг болохоор онгоцны ослууд онцгой тийм анхаарал татад байдаг юм билээ. Тийм нийтлэлүүд бас BBC-ээс гаргасан байна. Судалгаа бол угаасаа байдаг тийм үү? Автомашины ослтой харьцуулахад одоо иргэний агаарын одоо нисэх тийм үү? Нисэх тээврийн одоо онгоцны ч юм уу те осол маш цөөхөн байдаг. Яагаад ч юм одоо нэг дор олон тооны хүн нас орж байгаа ч юм уу те бүх нийтийн анхааралд орчдөг болохоор онгоцны осол их байгаад байгаа юм шиг харагддаг боловч яг зам дээр явж байгаа тийм үү газар тийм үү явж байгаа тэр осолж байгаа машины тоотой харьцуулах юм бол онгоцны осол үнэхээр цөөхөн гэдэг бүр яг энэ судалгааг нь уншиж лээсэн л та. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл дэлхийд даяараа бас нэгэн одоо газар анхаарал хандуулж байна. За энэ бол Канадын хот байна. За энэ Канадын хот бол Кананаскис гэдэг ийм хот байгаа. Кананаскис гэдэг Канадын Альберта мужийн хотод юу болж байгаа вэ? G7-гийн уулзалт болж байна. 2025 оны G7 буюу дэлхийн их 7 гэж нэрлэдэг их 7-гийн уулзалт болж байна. За энэтэй холбоотой ерөөсөө G7-гийн гол анхаарлын төв бол Иран Израилийн асуудал байлаа. Иран Израилийн асуудал дээр одоо Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр Трамп уг нь бол 15 онд энэ G7-гийн уулзалт болсон. Нэг өдрийн өмнө орхиож явж байна. Надад шийдэх илүү чухал ажил байгаа гэдээ танах чинь. Нэг өдрийн өмнө орхио явж байна. Тэгээ энд ингэхдээ бас юу гэж зарсан бэ гэхээр ер нь бол Тегеранаас бүгдээрээ Тегеранаас одоо зугтах хэрэгтэй, эвакуэйт буюу нүлгэн шилжүүлэлт хийх хэрэгтэй. Энэ ер нь удахгүй эвгүй юм болно гэдэг тохио хэлсэн. За бас өөр хүмүүсийн анхаарал татж байгаа нэг мэдээлэл бол G7-д уг нь Орос исэн. G8 буюу их 8 гэж нэрлэдэг гэж байна. Орос сүлдө гарцсан. Энэ их 7-гийн чуулга уулзалтад том асуудлууд яг үүндээ G7-гоор яригддаг. Их 7-гийн уулзалтаар дэлхийн хамгийн том асуудлууд баг хамгийн чухал улсууд уулзчаа ярьж байгаа юм шиг шийдчихдэг. За энэ хуралд бол Хятадыг оруулж ирэх хэрэгтэй юм аа. Хятадыг оруулж ирэх хэрэгтэйсэн. Хэрэг Хятадыг оруулаад ирсэн байсан бол энэ Украиний асуудал үүсэхгүй байх байсан гэж Трамп маш сонирхолтой бас юм өнцөг гаргаж ярьсан байна лээ. Тэднээс энэ хүмүүс анхаарал G7 гэдэг айлт за 2000 айлттайгаар за яг Америк нэгдсэн улсаас трендлээд ороод ирсэн бусад улсууд ч гэсэн G7-гийн уулзалт гэдэг хайр тэргүүлж байгаа юм. Одоо их 7-г нь одоо Орос улс чинь 2014 онд яг нэг Кримийн хойгийг те бүх нийтийн санал асуулгаар гэсэн ийм халахвчинд ороод тасалж авсны дараа шууд их 8
8-аас гаргаж хаяад их 7 болж байсан. Магадгүй яг одоо энэ чинь их 8 одоо энэ их одоо улсуудыг яг энэ бүрдэл одоо яг энэ практик юм уу те? Эн чинь бүр 1970-аад онд байгуулагдчихсан. За ингээд нөгөө дэлхийн эдийн засгийн том тоглогчид ингээд дотор нь орцсон яваад байсан. Гэвчиг яг тухайн үед ч юм уу Хятад бол ингээд те талбар дээрх том тоглогч байгаагүй. Тухайн үед л ялцчихгүй те. Тухайн үед бол ингээд те сураггүй за нэг Азийн те нэг том орн байгаа те ингээд дотроо бол те ингээд үйлдвэрлэл ингээд явагдсан юм уу коммунист орн гэх мэт байсан бол одоо бол Азтай төдийгүй дэлхийд маш том тоглогч болчиход байна. Супер гүрэн болчиход байна те. Магадгүй ингээд одоо Трампын яг хэлж байгаа үнцэг Трамп л хэлж байгаа болохоос биш үнэн байх магадaltaй. Хятад энэ дээр те Хятад ч одоо нөгөө нэг одоо их 8-ыг ингээд эсрэгцүүлээд алдарт БРИКС-ийг байгуулсан гэж ярьдаг шүү дээ. Тийм тэгэхээр магадгүй хэрвээ Трамп л хэлж байгаа болохоос биш хэрвээ. За. Яасан. Огшч гин үү. Ахмаа л хэлж байгаа болохоос биш Хятад нэрээ ороод ирэх юм бол энэ дээр бас нөгөө бас тий Нөхцөл байдал өөрөө болох байх байсан байж магадгүй те. Тоглоомын дүрмийг өөрчилдөггүй маа гэхэд явах ингээд замын нас ингээд нэг тийм чиглүүлэх ч бас магадлал байхгүй газаргүй л болов. За дэмжин ажиллагчаа танилцуулаад хий. BSP Office Mobile дэмжин ажиллаж байна. Тухтай наадам бэлэг урамшуултаа худалдаагаараа дэмжин ажилласан. За 2025 оны 6 сарын 13-наас 7 сарын 31-ний тусал 49 хоног үргэлжлэх BSP Office Mobile тухтай наадам бэлэгтэй урамшуулт худалдаагаар үнийн дүнгээс хамааран дэлгүүр дээр байгаа бэлэгнээс сонгон авах хэрэгтэй болно. За жишээ нь принтер, мини бар, монитор, кофе чанагч, ухаалаг хогийн сав, утасгүй чихвч, wireless mouse, keyboard, micтэй speaker, power bank гэх мэт маш олон төрлийн бэлгүүдтэй. Худалдан авалтанд орох интервалын дагуу ваучер бас бэлгэлж байгаа маань сая төгрөгөөс 2 сая төгрөгийн хооронд бол дээш худалдан авалтанд за энэ болон түүнээс дээш худалдан авалтанд 50,000-аас 1 сая төгрөгийн ваучер бэлгэлж байгаа маань за 10 сая төгрөгөөс дээш худалдан авалтанд 9 ширхэг нүднээс дурын 3 нүд сонгож хевсний эрхийн бичиг очих боломжтой тоглоом тоглох боломжтой. За худалдан авагч 3 нүдийг амжилттай олж чадвал 500,000 төгрөгийн хевсний эрхийн бичиг, за 2 нүдийг олж чадвал 200,000 төгрөгийн хевсний эрхийн бичиг очих юм байна. Утасны дугаар нь 7722 тэг 272 8663 25 24. Манай нэвтрүүлгийг BSP Office Mobile дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн сэдвлэг орцгоё. За дараагийн сэдв Саудын Арабтай холбоотой мэдээлэл. За унтаж буй хунтайж гэж чи ерөн сонсч байсан уу? Ер нь нэг саяхан үтцсэн шүү. За ер нь бид нар чинь унтаж буй одоо нөгөө нэг гүнж мүнж гэдэг одоо тэ үлгэрийн одоо ингээд тэ баатруудыг бол мэднэ. За тэгвэл одоо яалтчгүй Sleeping Prince буюу унтаж буй хунтайж гэж ингээд амьд хүн байдаг аа. Энэ хүн хинбэ гэхээр Сауди Арабыг үүсгэн байгуулагч Абдул Азиз хааны одоо ачинцар гэх юм уу? Ачаас нь төрсөн хүүхэд буюу одоо яг ийм залуу гэх юм байна. Тий 30 юм уу? Тий. Ач 30 гэдэгтэй нэрээ. За тэгвэл ингээд яг энэ одоо ийм залуу байдаг. За энэ Алвалид гэдэг энэ залуу болохоор хаа байсан 2005 онд. За. Одоо энэ зураг нүгж гэнэ үү? Тийм ээ. За одоо би яг энэ залууг ярьж өгнө. Энэ залуу болохоор 2005 оноос хойш сүүлдээ ингээ 20 жилийн турш комд байгаа. За энэ чинь ингээд тэр бумтан аавтай тийм үү мэдээж Сауди Араби одоо хааны удмын ингээд нөгөө нэг одоо удам залгамжлагчийн ингээд хүүхэд нь болохоор аав нь яаж ч утсан ингээд юуг нь салахгүй одоо энэ амьдралын тэтгэж байгаа төхөөрөмжөө салахгүй миний хүү хизээ нэгэн цагт ам орноо гэдэг ингээд хүлээгээд байдаг. За тэгсэн чинь 2005 онд Их Британд цэргийн сургуульд суралцж явах үедээ автомашины ослолт ороод одоо комд одоо энэ ослоосоо авсан гэмтлээсээ болоод комд орсон энэ залуу 20 жил ингээд комд байгаа. Одоо ингээд саяхан 36 нас хүрсэн 1989 онд хүрсэн энэ залуу байгаа. За тэгвэл мөн саяханда энэ залууг сэрлээ гэдэг мэдээлэл яваад за тэгээ би дөрвөн зүгийн шууганаар оруулах гад ингээд за энэ сэрсэн яг үнэн үү гэдэг ингээд мэдээллүүдийг ингээд хайгаа шалгасан чинь сэрээгүй болж таарсан юм л та. Одоо нөгөө одоо хиймэл AI маяг за AI гэхээсээ илүү нэг өөр хүний одоо ослоос ингээд сэргэж байгаа бичлэгийг ашиглаад цацчаад за нөгөө Сауди Араби алдарт ингээд унтаж буй хунтайж сэрлээ гэдэг энэ мэдээлэл ингээд цацагдсан. За цацагдангууд би за энэ худлаа мэдээлэл энэ хайцсан байсан чинь одоо бүр дэлхийн хэмжээнд энэ мэдээлэл цацагдаа. Тренд дээр ялчгүй унтаж буй одоо хунтайж гэдэг нэрээр орж ирээд байна л да. Сэрээгүй мөртлөө. За тэгээд тэр нь ингээд тренд нь ингээд дэлхийд даяар тарж эхлэх байгаа юм байна тийм. За сув дундрах бицэн амар царайлаг залуу олон жил комд байсан ингээд 20 жил комд байсан. За энэ царийг нь харуулсан чинь жинк гүнжээ гүнж гэдэг шиг л царайтай. Ер нь юм нэг арабууд чинь бас нэг юм юу гэх юм нүд хүмсэг сайтай нэлээд тийм байгаад байдаг тийм. Тэгээ одоо энэ одоо мэдээж эн чинь тэр бомтны хүүхэд болохоор
би одоо нүүр мүүртэй өс мөсийг ингээд супер засуулсан байна л да хөмсгийн засуулсан тийм нэг одоо нөгөө арчилгаа сайтай байгаа тийм. Тийм баг шүү те. За одоо хайрлал одоо байлгал гэдэг юм байна л да өөрхий бас. За Батбаяр Бата хятад эдийн засгаа өсрөнгөө хөгжүүлэх нээлттэй бодлого явуулсан дэлхийн топ 2 эдийн засаг болсон байх. Гэхдээ улс төрийн тогтолцоо нь хэвээр байгаа. Марксизм, ленинизмтэй үнэнч коммунист гэглэмтэй улсаа гэсэн байна. За дараагийн мэдээлэл. Энэ солонгот аштамраа ингэж хэлсэн байна. Хүү айрыгийн ах бүр таг яригдхаа байжээ. Охин айрыгийн ах дуйлаа шүүгэн 4 жил тасрахгүй те. Манай ах их бүр 4 байтугай жил яригдана. Үргэлжлүүлээ бид нар ярих юм биш үү. За манай ах ч ер нь цаагуураас жинтэй юм хийж л байгаа л да. Дэлхийн хэмжээнээс нарны аймгийн хэмжээний ажил хийж байгаа шүү дээ. За тэр үнэнтэй одоо ингэ цаашгаа одоо гариг хэрэгсийг колончлон гэж явж байгаа юм шүү дээ. Тийм. За дараагийн трендээр орж исэн одоо тренд бол Karen Reed гэдэг хайлт. 200 мянган хайлттай. Бас яг Америк нэгдсэн улс зэрэгцээд тэргүүлж байна. Karen Reed-ийн хэрэг гэж сонсч ирсэн үү? Үгүй. За Karen Reed-ийн юм хэрэг өгд юм байна. Тэгэд энэ бол яг юу юм бэлээ? Аллагал юм бэлээ л дээ. За тэгээд тэрний шүүх хурал нь 2 дахь шүүх хурал нь яг одоо болж байгаа. За тэгээд тийм болоод хүмүүс ингэ сонирхоод байгаа юм. Энэ яг аллаг гэх юм уу энэ хэрэг Karen Reed-ийн хэрэг бол 2022 онд болсон юм байна. За 45 настай Karen Reed 46 настай нөхөрөө машинаар хүргэж өгөөд за тэр одоо юу гэх юм нөхөр нь бол цагдаагийн албан агч байхгүй юу? Бостны цагдаагийн бас нэлээд том албан агчдыг хүргэж өгчөөд тэгээд өглөө нь нөхөр нь хүлдсэн машин дарилсан байдалтай мөргөлдсөн байдалтай олдсон. За ингээд яг судлаад хэн алсан бэ гэдээ бүр хайгаад үзсэн чинь тэр нөгөө ослын нөхрийнх нь цогцох юм биетэнд ойрхон байсан ийм улаан юм гэрлийн одоо юунуудс хилтерхийнүүдээс машины гэрлийн хилтерхийн. Тэгсэн чинь яг Karen Reed-ийн машин юу гэрэл нь хагарсан. Ардлын гэрэл нь хагарсан. Улаан гэрэл нь хагарсан болж тарсан. Өөрөөр хэлбэл нөхрөө мөргөө талцсан болж тараад байна л да. За тэгээд энэ асуудал бүүн хоёр тал хуваагдаад ер нь ингээл бүүн сенсацтай. Тэгээд энэ судлаад үзсэн чинь Google Map-аар явсан мавснуудыг ашиглаад одоо үед ч нөө бас нэг хуучин шиг байх болсон ба шүү дээ. Хинтээ юу уцаар ирсэн хаагур явсан бүгдийг харж болдог болсон болохоор бүх энэ бид мөрийн баримтууд агаад гэхдээ л бас хангалттай нөгөө яг энэ хүн ихнэр нөхрөө алдсан гэдэг юм хэрэг одоо баталж чадахгүй байгаа юм байна. Гэхдээ одоо нэг асуудалтай болчиход хоёр дахь удаагийн шүүх хурал нь яг болж байгаа. За тэгээд хүмүүс Karen Reed-ийн хэрэг гээд 200 мянган хүн Америк нэгдсэн улсад хаяад байгаа юм байна. Амарын тий. Одоо тэгээд нөхрөө мөрөгчөө за ингээд үхэх гээд цасанд үлдээчихэж байгаа. Цасанд үлдээсэн. За зарим нь бол юу гэж тайлбарлаж байгаа вэхээр за мань хүн бол согтуу байсан гэдэг нөхрөө мөрөгчөөд тэгээд орхио явцсан гэж тайлбарлаж байгаа. Зарим нь бол санаатаагаар ингэсэн ярьсан. Зарим ярианы бичлэг дээр нь бид хүнийг мөрөгчлөө гэж бас ярьсан. Тийм ярианууд нь гарч ирээд бүүн сенсац ингээд нэг тийм олон нийтийн анхаарлыг татаад байгаа хэрэг юм байна. Яалтчгүй л амар юм байна. Тэ нөгөө аль талд нь ингээд нэг хуваагдаад орчмоор байдаг ормооргүй хэрэг юм л да. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Их Британий тренд дээрээс би Twickenham гэдэг үгтэй трендээр орж ирсэн. Twickenham. За энэ болохоор Лондон хотын нэгэн одоо би дүүрэг гэж ойлголоо. За Лондон хотын баруун өмнөд зүгт байдаг Twickenham гэдэг одоо энэ дүүрэг гэх юм уу? За засаг захиргааны л нэг нэгж байна. За энэ дүүрэгт нэг одоо асаргааны газар байсан хүүхд одоо өдөр өнжүүлэх гэж бараг хэлж болох юм уу да. Гэхдээ бага насны хүүхдүүд одоо нөгөө одоо 2 нас хүртэлх хүүхдүүдийг асраад за энэ хүүхдүүдээ сарын заяа 1900 фунт стерлингээр асарч өгдөг энэ 22 настай эмэгтэй нэгэн хэрэгт буруутгагдсан. За энэ Лека гэж нэрлэгдээд байгаа Роксана Лека гэж нэрлэгдээд байгаа энэ бүсгүй одоо айлын хүүхдүүдийг те за ингээд надад хүүхдээ өгчхөө би өөрөө ингээ өмнө нь ингээ хүүхэд асарж исэн ийм туршлагатай 2 жайлд би хүүхэд асрагчаар ажиллаж исэн одоо болохоор би энэ ялангуяа би 2-оос дээш насны хүүхдүүдээс илүү 2-оос доош насны хүүхдүүдийг маш сайн асарч чадна. Энэ хүүхдүүд бол миний амьдралын утга учир би хүүхдэд хайртай гих мэтчил ингээл ээж аавд нь хэлээл те асарж исэн боловч энэ бүсгүй яг айлын хүүхдийг ингээ авч үлдээд айлын хүүхдэд хүчирхэл үлддэг байсан гэдэг нь бүр хөдлөшгүй нотлох баримтаар буюу хяналтын камер эмчлэг дээр үлджээ. Тэгэхээр зоддог байсан юм уу? Тийм. Тэгээд зодохтой ингээд 2 настай хүүхд чинь алгын чинь нэг ийм л юм байгаа шүү дээ. Тэгээд тийм хүүхдийг чинь ингээд ээж аав нь яг тэр шүүх хурлын үеэр бичлэгийг үзээд ээж аавууд ингээ орилсон гэж байгаа байхгүй харж чадахгүй өөрөөсөө мах туснасаа ингээд тастаа төрүүлсэн байгаа
хүүхдийн нэг Ямар тий цаа юм бэ? 22 настай жоохон охин ирснээр ингээд бүр ингэж гинэ уйлал байгаа ахгүй нөгөө хүүхд нь За. уйлаад байгаа хүүхдийг алгадаад зохиод гарыг нь ураад заяа тэгээд 2 настай хүүхдийн мэдээж ингээд цуснажийн гартал нь урахгүй гэхдээ ингээд тэр чинь жоохон амтны ингээд майчхад өвдөн штэ бид нар ч гэсэн цусныг гарахгүйгээр майчхад бол өвдөн За. гівчиг ингээд энэ бүсгүй болохоор яалчгүй хүүхдүүдийг ингэж хүүхдүүдтэй муугаа харилцдаг байсан за одоо хүчирхийлэл хэрэгэлдэг байсан гэдэг нь нотлогдоод одоо болохоор британчууд одоо Twickenham гэдэг үгээр л энэ бүсгүйг хайгаад байгаа маань гэхдээ Roxana Leka гэдэг байгаа энэ 22 настай бүсгүйн хувьд бол олон тооны хүүхдүүдэд маш ингээд одоо муухайгаар хандчихсан нь бол нотлох баримтаар нотлогдсон. За тэгээд яг энэ ямар учиртай хүү юм бэ? Яасан юм бэ гэд бас ингээд Британчууд юм шүү дээ. Британчууд өөрсдөө хайсан чинь юу юм бэ? Хүүхд ингээл уйлаад байгаа аахгүй. Тэгсэн чинь ингээл дээрээс нь хараад нөгөө веб байдаг штэ. Веб татаа заяа сороол ингээ утааг нь үлээгээл нөгөө хүүхд рүүгээ тэгэд тэгжсэн нь уйлаад байгаа хүүхдээ амар гэд муухай ширүүнээр ингээл зулгааж татаж аваад Тэгээ өөрөө болохоор хүүхдүүд би дуртай би хүүхд таартай гэдэг хүүхд тасрах гал яваад байдаг. Тэрсэн мөртөө тийм зэрэл. Тэгээ энэ бол яалтчгүй бүр ингээ нэг сэтгцэн юм байгаа даа гэдэг бүр Тийм ээ. жоохон амтнд яаж тий өөрийгөө ч хамгаалах чадваргүй хүүхдэд тэгж хүч эргэлж чадчих. Гол нь яагаад 2 нас хүртэл гисэн бэ гэхээр нөгөө хүүхдүүд нь хэлж чадахгүй. Тэгээ тийм хүүхдүүдийг олж нялх хүүхдүүдийг олж асраад үгээ халамжлаад үгээ хичээд ийм зэрлэг болмод гажууд зуршлаа тийм үү ёо. За хамтран ажиллахсаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ ихтгэл төгс хэрэглээ. Voyage Drink and Win урамшуулт хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. За Voyage брэндийн цэвэр усыг үйлдвэрлэгч MJL Aqua компани маань Монголын хамгийн анхны хамгийн том цэвэр усны дагнсан үйлдвэртэй тийм ээ Ариг унаа. За Voyage брэндийн цэвэр ус шүлтлэг усыг 6 төрлийн савлгаатаагаар үйлдвэрлэдэг. За тэр Voyage брэндийн аль ч төрлийн савлгаатай цэвэр ус шүлтлэг уснаас та 10,000 төгрөг ба түүнээс дэш худалдан авалт хийвэл за Drink and Win гэдэг юм суулаад хөтөлбөр урамшуулт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Тэгэхээр Facebook-ны постны комент хэсэгт одоо энэ Voyage ууга тож энэ юугаа оруулаад баримтыг оруулаад одоо нөтийн баримтаа комент хэсэгт оруулаад за тэгээд шууд хамрагдаж байгаа гэсэн үг. За халуун дулааны уйлрал ирж байгаа тийм үү? Бид нар ч одоо гаднаас ингээл ус мус аваалаг алхдаг штэ. За тэгвэл зүгээр л Voyage усыг уусныхаа төлөө 6 сарын 2-ноос 7 сарын 10-ны өдөр ямар бэлгийн эзэн болох боломжтойг би хэлж өгье л доо. За телевиз одоо ухаалаг телевиз 2 ширхэг, ухаалаг утас 1 ширхэг, за ундаг дугуй 2 ширхэг 1 сая төгрөгийн мөнгөн шагналын эзнэр бол 4 хүн тодорно. За тэгээд нэмээд Voyage бүтээгдэхүүний 1 жилийн хэрэглээний эрхийг бас 2 хүнд тодруулж өгөх нэ. За хөтөлбөрийн туршид бол нийт 11 одоо аздан тодруулна. 6 сарын 15-наас 30 болон 7 сарын 10-ны өдрүүдэд woobox.com гэсэн одоо сайтыг ашиглан санамсаргүй төврийн аргаар одоо тодруулнаа. Voyage Mongolia Facebook хуудасаар лайв нь шууд дамжуулагдана. Та бүхэн Voyage Mongolia гэдэг хуудсыг хайж олоод лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг бас аваарай. За мөн Voyage Mongolia гэдэг энэ өөрийнх нь сайт Drink and Win зургийн урамшуулт хөтөлбөрийн пост байгаа. Энд орон та зүгээр юугаа нөтийн баримтаа үлдээгээд л та энэ одоо урамшуулт хөтөлбөрт хамрагдах юм байна. Хуучин чинь ингээд амруулж одоо хүний ингээд те дугаарыг ингээд савлаад хийцэн ингээд цаасан дээр ингээд одоо юу гэдэг хумаад те хийцэн тэрэн дундаас нэг хүн ингээд суглаал гэдэг гарант нь өөр нэг суглаач байсан юм уу таньдаг хүндээ өгөөд байгаа ч юм уу бид нар мэддэггүй байсан шүү дээ. За тэгэх юм бол Woobox буюу одоо бид нар чинь Facebook дээр их хардаг болсон рандом аргаар аздныг тодруулна гэдэг бас их шударга юм байна те. За тэгэхээр Voyage бол мэдээж хэрэг за чанартай олон улсын стандарт хангасан үйлдвэрт үйлдвэрлэгддэг. За бомбын рашааны судлалын дагуу 120 м-ийн гүннээс усаа авдаг юм алдартай ус та байнга одоо зуны дэлгэр цагт ийш тийш аялахдаа авч явж байгаа. Авч явж байгаа нь баталгаатай. Гэхдээ та авч яваад тэр нөгөө баримтаа аваад Voyage-ийн бүтээгдэхүүн авсан баримт байвал тэрнийхээ зургийг аваад энэ Voyage Mongolia Facebook дээр одоо оруулаад та шууд юм очих боломжтой болох юм байна. Харин тийм зүгээр л амныхаа цангааг тайлж ус уусныхаа төлөө бас ингээд одоо урамшуултаа шагналын эзэн болох юм. Магадгүй одоо яг одоо бит хоёрыг сонсоод явж байгаа хүн байх юм бол би энэ комент дээр Voyage яг тэр одоо бичлэг авах одоо юу вэ? Баримтыг авах линкийг оруулчих. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Voyage Mongolia-гийн Facebook пэйжээс нь аваарай. За мөн 77 4 55 гэдэг дугаарлуу холбогдоод хамтран ажиллаж бас болон дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авч болно. 77 4 55 манай нэвтрүүлэгтээ ихтгэл төгс хэрэглээ. Voyage Drink and Win урамшуулт хөтөлбөрөөр хамтран ажиллаа. Баярлалаа. За одоо Pix нэвтрүүлэг үргэлжлэж дараагийн мэдээлэл рүү орё. Японд маш сонин хайлт за орж ирлээ. Travis Chipmunk гэдэг хайлт
Японд орж ирсэн. За За энийг чи сонсч ирсэн үү? хүү. За 2009 онд болсон үйл явдал юм байна. За ингээд Travis Chipmunk гэдэг энэ одоо үйл явдалтай холбоотой Chimp Crazy гэдэг баримтат кино гарсан. За энэ кинон одоо олон нийтээр үзээд шоконд ороод одоо сонирхол анхаарлын төвд иргэн орж байгаа юм. 2009 онд Travis гэдэг одоо шимпанзе одоо тижээдэг байсан Чарла Наш гэдэг энэ бүсгүй гинт одоо тижээдэг өөрийнхөө хүүхчийг ярьдагсан. За энэ Чарла бол өөрийнхөө энэ одоо тижээ өргөх юм хүүхд тижээдгүй яг хүүхчгээ харж үздэг байсан. Travis бид хоёрын хоорондох би төрсөн хүүхчгээл яг харилдгаа гэдэг Travis гэдэг энэ шимпанзега ярьж исэн. Гэтэл энэ Travis гэдэг энэ одоо шимпанзе буюу бичин 2009 онд одоо энэ Чарлаг аимшигтайгаар алсан. Бүр үнэхээр бүр ингээ харахаас нүд талтармаар аимшигтай тийм үйл явдал болсон юм билээ. Яасан бэ гэхээр энэ одоо тайвшруулах нэг юм өгч ирсэн байна. За энэ хаяа сэтгцэд нь айгу юу нөлөөлдөг гэж хожмоо тэр ярилцлага дээр оруулсан байсан. Өөрөөр хэлбэл тэр гинт одоо тэр бичин галзуурсан. За ингэ галзуураад эзнээ яасан бэ гэхээр нүдийг нухаж гаргаж авсан. Гарын талсан. Тэгээ бүр идсэн баг. Эз намайг идээд байна. Наадхаа алаач игээд найзууд нь ярьсан. Тэгээд одоо бүр аимшигтай хэрэг болсон. За энэ хэргийн талаар одоо баримтат кинон гараад Японд одоо 20,000 айлтаагаар гарч ийн, Америк нэгдсэн улсад гарч ийн. Одоо бүгдээ царайг нь бол нэг тийм зүрх мөрхний асуудалтай хүмүүс үлнийх үзээд бол хэрэггүй баха тий. За одоо яг байгаа байдалтайгаар энэ байдалтайгаар энэ Чарла Наш гэдэг эмэгтэй ярьцлага өгсөн. За тэгээд одоо би өдөр болгон л нөхцөл байдал арай сайжирч байна да. Энэ тийм амар болохгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн сайжрах чиглэл рүү явж байгаа гэдэг нөө сэтгэлийн нээлттэй энэ бүх үйл явдлын дээр нээлттэй маш хэцүү сэдв шүү дээ. Энд чинь өөрийг нэг гэж сайнтай өөрийг нэг ингэж аимшигтай ирэмдэг болгоо хийцэн. Энэ тухай яриагаа оруулсан юм бичлэг нь за мөн ярьслах нь за тэр нөө юу баримтат киноноос дэлхийн өдөр тараад байгаа юм байна. Тэгээд японочууд би нөгөө чамайг чи энэ тухай сонсч ирсэн үхээр би Японы л хэрэг юм байна гэж одоо сонсож байгаагүй гэсэн. Энэ хэргийг би өмнө сонсч ирсэн. Тэгээ сонсгоос гадна яг одоо шимпанзег одоо бич гэсэн үү? Бичиг болохоор тижээжсэн энэ эмэгтэй өөр маш хүнд хохироо. За ингээд царай цусна ингээд хүн харахын эцсгүй болоод за яг тухайн үед болохоор бичиг нь болохоор ирсэн цагдаа нар буудаж хөнөөс нь санагдчихэв. Тийм баг. За тэгэнгүүт энэ үед болохоор гаршуулаагүй зэрлэг яг олон тооны ингээд амьтд байдаг. Тэгээ Америк ялангуяа энэ олон тооны ингээд бар ч юм уу тий одоо нэмээд энэ бич ч юм уу энэ амьтдыг тижээгээд байдаг. За тэгвэл ингэж гэртээ тижээх нь хориглох хуулийн төсөл яг тухайн үед яг энэ Чарла Нэшин хэргийн дараа яригдсан. За яригдаад энэ бүр конгресс дээр ингээд яваад утсан чинь ягаад ч юм хуулийн төсөл буцаагдсан. Гэхдээ сүүлд болохоор энэ чинь бүр саяхандаа нэг жил мөлийн өмнө юм уу 2 жилийн өмнө дахиад энэ хэрэг дахин сөхөгдөөд за зэрлэг амьтдыг гаршуулах боломжгүй гэж үзэж байгаа. Магадгүй бүрэн судлагдаагүй нохоо муур шиг биш ийм амьтдыг гэртээ тижихийг хориглох хууль бол яг одоо би конгресс дээр явж байгаа гэж бодож байна. Энэ кинотой холбоотойгоор бас эргээд анхаарлын төвд ороод байна. Тэгээ энэ ингээд бүр санаанд оронгүй яагаад тэр бич ингээд эзний хэдэрч ингээд үнэхээр цуг унддаг байсан баг хүүхчгээ харилдаг байсан. Гинт эзнийгээ бүр тийм зэрлэг үнэхээр зэрлэг гаргаа нүдийн ухаж гаргаж ирсэн. Амар царайтай тий. Тийм нүдийн ингээд одоо ухад гаргаад ирсэн. Тэгээд буцаад энэ хиймлүүд хийсэн юм шиг үлээ тий. За үнэхээр ирэмдэглээд орхисон. Тэгэл зэрлэг амт бол зэрлэг амт юм гэдэг бас хүмүүс ойлгох хэрэгтэй юм шиг байна тийм. Ийм харамсалтай үйл явдал болсон. Энэ одоо Японд бас тренд болоод байна. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай сурагч бүр технологи хос хэл хүмүүжил ураатай Indra кибер сургууль хамтран ажиллаа. За мөн ихтгэл төгс хэрэглээ Voyage Drink and Win урамшуулт хөтөлбөрөөр хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Саран гэрэлтгээрээ. Баярлалаа Наран гэрэлтгээрээ.